Сайн байцгаана уу? За өнөөдөр би alter ego гэдэг ойлголтын талаар ярьж өгье. Сүүлийн үед ер нь бол маш их модонд ороод байгаа нэршил гэх юм уу. За хамгийн сүүлд Blackpink-ийн Lisa бас alter ego гэдэг цомгоо гаргасан байсан тий. За энэ бас ямар учиртай болох талаар ярьж өгье. За гэхдээ alter ego гэдэг ойлголтыг ярихаас өмнө юуны төрөнд эго гэж ер нь юу гэдэг талаар ярих хэрэгтэй ах гэж бодож байна. За эго гэдэг нь болохоор латин гаралтай зүгээр би гэсэн утгатай тийм үг байгаа. За үүнийг болохоор хамгийн сүүлд Sigmund Freud гэх сэтгэл судлаач эго ба ид гэдэг номондоо одоо психоанализ үүднээс нь тайлбарснаар энэ нэршил ерөнхийдөө хэрэглээнд айгүй өргөн орж ирсэн. За Freud-ийн эго ба ид гэдэг номон дээр юу гардаг бэ гэхээр хүний ерөнхийдөө ийм гурван сэтгэл зүйн ийм шинж чанар байдаг гэж үздэг. За нэгдүгüүрт нь ид гэдэг нь болохоор одоо бидний амьдралын шинж чанар тий. Одоо хүний бүр ингээд суур хэрэгцээ байдаг шүү дээ. Өсөж сангах одоо бие физиологи хэрэгцээ, хүсэл тачаал гэдэг ч юм уу тий. Энэ бүх зүйл нь одоо далд ухамсар буюу бидний одоо ил ухамсарт байдгүй юм зүйлүүд эднэрийг нь бидний амтналын шин чанарыг болохоор ид гэж нэрлэдэг байгаа. За үүнээс бүр нөгөө талдаа юу байдаг вэ гэхээр супер эго гэж юм байна. Супер эго гэдэг нь болохоор одоо бидний бүр багаасаа одоо нийгмээс болон эцэг эхээсээ дэвүүлж авсан ингээд хим хэмжээ мораль те одоо нийгмийн ёс зүй байдаг шүү дээ те. Бид нэр одоо өөрсдийнхөө уурах тархинд төгс хүн гэж бурханлаг хүн гэж юу хэлж байна одоо тэдний ингээд хамгийн төгс тэр шинж чанарыг болохоор супер эго гэдэг байгаа. За тэгээд энэ хоёрын голд нь ингээд зохицуулт хийгээд бийж идэг, баланслж идэг зүйл нь болохоор эго байхгүй яг психоанализ үүднээс. За жишээгээр тайлбарлах юм бол одоо таны уурд нэг хүн явж байгаад ингээд төрөвчтэй мөнгөтэй төрөвч унгаачлаа гэж бодъё л та тий. За гэтэл та ингээд тэр төрөвчийг нь нууцаар хинт ч харагдахгүй аваад өөртөө ашиглах уу? Эсвэл тэр хүнийг дуудаад та мөнгө унгаачлаа гэд өгөх үү гэдэг чинь одоо таны ид ба супер эго хоёр ихгүй. За энэ дээр шийдвэр гаргаад байгаа зүйл чинь таны эго гэсэн үг. Тэгэхээр бид нарыг одоо нийгмийн амьдрал тий гэр бүлийн амьдрал ер нь амьдрал дээр ингээд амтналыг болон бурханлаг шинж чанарыг баланслаад бидний өдөр тутмын шийдвэр гаргалтанд ингээд ашигладаг зүйл нь болохоор эго гэж байгаа. За энэс бүр нэг тустай ойлголт байдаг нь одоо ихэнх хүмүүсийн хэрэглээд байдаг одоо би гих үзэл гэдэг ч юм уу тий. Энэ ийм ойлголтоос байдаг. За энэ болохоор ерөнхийдөө одоо шашин шүтлэг, сүнслэг оршихуй тий бүр ингээд метафизик талаас эго гэдэг нь одоо бидний гэгэрэлд хүрэхэд саад болж идэг зүйл гэж үздэг. За одоо жишээ нь бид нэр ингээд гадагшаа яваад ингээд юм үзэж хараад нүд тайллаа гэж ярьдаг шүү дээ тий. Гадагшаа явахын тулд бид нэр ингээд хэл одоо Монгол улсын хэлийг давах хэрэгтэй. За тэгэхээр жишээгээр тайлбарлах юм бол эго гэдэг нь одоо хэл хязгаар тий бид нарыг одоо гадагшаа явж нүд үзэж бишээ юу лээ юм үзэж нүд тайлахаас ингээд хаагаад байдаг тийм хаалт саад гэж үздэг. За тэгээд бид нэр эгогоо давж гарсны дараа нүд нээгдэж одоо гэгэрэлт хүрнэ гэдэг ч юм уу. Ер нь бол метафизик талаас эгог биднэрт ингэж саад болдог зүйл гэж үздэг. За ингээд психоанализ талаас метафизик талаас энэ хоёр шал өөр зүйл юм шиг харагдаад байгаа ч гэсэн Карл Юнг гэдэг сэтгэл судлаач болохоор энэ хоёрын ерөнхийдөө бас нэг юм огтлолцох цэгийг нь олж гаргаж ирсэн гэх юм уу. За тэгээ эго гэж ерөнхийдөө яг иймэрхүү зүйл байдаг. Alter ego гэдэг нь болохоор юу вэ гэхээр за сүүлийн үед ягаан модонд орсон бэ гэхээр Todd Herman гэдэг одоо спортын сэтгэл судлаач байдаг. Дэлхийн хамгийн том модуудын тамирчдын болон одоо бизнесмэнүүд одоо юу гэдэг тий. Дандаа тэдний одоо коучинг хийдэг те сэтгэл зүй хүнд ачаалтай дасгал бэлтгэл сургуульд тэрний ард яаж ахрах уу. За тэгээд тоглолтонд ороод те яг тэмцээн дээр ямар сэтгэл зүйтэй ажиллах уу гэдэг дээр ерөнхийдөө ажилтдаг юм маш алдартай хүн байгаа. За энэ хүний бичсэн Alter Ego Effect гэдэг ном байгаа байхгүй юу? Гэхдээ Alter Ego гэдэг ойлголтод болохоор бүр одоо манай эртний өмнө амьдарч ирсэн Цицерон гэдэг одоо философч, уран илтгэгч, хуульч хүн байдаг шүү дээ. За тэр хүн болохоор за яг Alter Ego гэдэг ойлголтоор нь гаргаж ирээгүй ч гэсэн одоо бидний өөр нэгэн бие гэдэг одоо энэ ойлголтыг бий болгочихсон. Тэгээ тухайн үедээ одоо илтгэл тавихтаач гэдэг юм ингээ бусадтай харилцахтаа ерөнхийдөө үнийг ашигладаг байсан. За тэгээ alter ego гэдэг нь яг ингээд өгчлээ тайлбарлах юм бол миний өөр нэгэн би гэсэн утгатай үг байхгүй юу? Миний одоо хоёр дахь би гэсэн үг. За энэ одоо хүн болгоны мэддэг жишээ гэх юм бол Kobe Bryant гэдэг сагсчин байж тээ. Тэрний одоо alter ego нь Black Mamba гэж байдаг. За Mamba Mentality гэдээ бас номоо гаргаж ирсэн тий. Энэ дээрээ бас дурдсан байдаг. За тэгэхээр Kobe Bryant-ийн бас сэтгэл зүйчин одоо коуч нь
энэ Todd Herman гэдэг хүн байсан. Тэгээ Kobe Bryant одоо бэлтгэл хийхдээ өөрийнхөө сэтгэл зүйг бэлтгэхдээ тоглолтод оролцохдоо Black Mamba болдог байсан. Kobe Bryant-аар биш те. Тэгээ энэ сэтгэл зүйгээ бэлдэж за одоо өдөр болгоны тэр ачаалтаа бэлтгэлийг яаж давах вэ те. Би жирийн хүн жишээ нь ингээл өглөө болгон 3-4 цагт босоод ингээл бэлтгэл хийгээл тасралтгүй бэлтгэл хийгээл те. За тэгэл тэмцээнд орох юм айд сандар нэм зүйл байдаг. Гэтэл энэ хүн энэ Black Mamba гэдэг alter ego бүтээснээрээ за Black Mamba бол хизээч ядардаггүй, хизээч шантардаггүй, ийм зоригтой, дайчин, ийм тийм гэдэг тийм сэтгэл зүгээр ерөнхийдөө тоглолтондоо орж чаддаг, бэлтгэлээ хийж чаддаг байсан учраас энэ хүн маш өндөр амжилтанд хүрч исэн. За бас нэг хүн болгоны сайн мэддэг жишээ гэх юм бол Beyoncé байгаа. За Beyoncé болохоор бүр багасаа одоо энэ Christian гэр бүлд өссөн тийм маш юм яс суртахуунтай, шүтлэгтэй ийм гэр бүлд өсөөд тэгээд өөрөө болохоор сүмийн дууд болдог байсан бүр жоохон байхасаа. За тэгээд ийм хүн байжгаад гинэт ингээд pop star болох хэрэгтэй болоо тий. Тэр чинь ингээл тайзан дээр шал өөр хүн шиг жүжиглээл одоо за наад захын гэхэд ийм ил задаа хувцс өмсөж болохгүй гэдэг ч юм уу. Энэ бага насныхаа одоо үзэлт баримтлал шашин шүтлэгтэй маш их тэрсэлддэг байсан учраас Beyoncé одоо тайзан дээр гарахтаа Sasha Fierce гэдэг ингээд шал өөр хүн болж гарч ирдэг гэд тэрийг ингээд нөгөө нэг ярилцлагуудтай бас айгүй их дуурцсан байдаг. За тэгэхээр ерөнхийдөө alter ego гэдэг нь өөрийнхөө өөр нэг хүнийг бүтээгээд за тэгээ тэрийгээ өөрийнхөө одоо өдөр тутмын амьдралд өөрийнхөө хүсэж зорж байгаа зорилгын төлөө хүсэл мөрөөдлийнхаа төлөө ингэж ашигладаг. Одоо за Carl Jung-аар бол персона байхгүй бидний өөр нэг персона гэсэн үг. Гэхдээ ихэнх хүмүүс ер нь бол амьдрал дээрээ энийг хэрэглэдэг. Гэхдээ яг alter ego гэдэг одоо юм нэршлэр нь мэддэггүй байж магадгүй. За одоо нэг том компани CEO захирал байлаа гэж бодъё л да. Тэр хүн ажил дээр маш олон хүний өмнө ингээд үг хэлэх хэрэгтэй болон тэр олон хүний өмнө үүрэг хариуцлага хүлээсэн байгаа тий. За тий ажил дээр нэг CEO гэдэг нэг alter egoтэй. Гэртээ хараа тэр хүн чинь тэр ингээд олон хүн удирддаг яадаг гэдэг шиг байхгүй шүү дээ тий. Гэртээ тэр чинь маска тайлах хэвээр, амрах хэвээр, чил хийх хэвээр тий. Иймэрхүү байдлаар бид нэр ерөнхийдөө өдөр тутмын амьдралдаа alter ego бас маш их хэрэгжилж байдаг. За тэгээд эний бас нэг давуу тал нь гэх юм бол ингээд бүр хоромхон зургийн төдийд маш их үр дүнгээ өгдөг. Энэ ном дээр гардаг нэг юм хүүхдүүдийн жишээ байгаа байхгүй юу? Ийм шилэн хоргон дотор тоглоом хийгээд тэрийгэ цоочлоод хүүхдүүдэд маш их юм түлхүүр өгж байгаа юм. Гэхдээ тэр түлхүүрнүүд дунд нь тэрийг онгойлгох, таарах түлхүүр нэг ширхэгч байхгүй. За тэгээд хүүхдүүдийг ингээ хэдийдэн бүлэгт байгаа. Зарим хүүхдүүд нь болохоор зүгээр л өөрийнхөө за энийг ингээ онгоолгоорой гэд оруулсан. Зарим хүүхдүүдэд нь болохоор за чи Batman өөрийгөө Batman гэж төсөөлөөрэй гэд ингээд оруулсан байхгүй. Тэгэхээр зүгээр л өөрийнхөө ингээд оролцож байгаа хүүхдүүд маш хурдан шантарч ийсэн. За болохгүй юм байна гэд ингээд хайж ийсэн. Өөрийгөө Batman гэж төсөөлж ийсэн хүүхдүүд яасан бэ гэхээр маш удаан тэрийг оролцсон байгаа. За тэгээд хүүхдүүдээс ямар үг гарч ирсэн бэ гэхээр Batman одоо хизээж шантардаггүй, хизээж бууж өгдөггүй, хизээж юм дуцаарлахгүй гэдэг ч юм уу тийм сэтгэл зүгээр хандаж маш урт удаан хугацаанд тэнд тесэж өгөлдсөн байгаа байхгүй юу. Тэгэхээр эндээс ингээ харахаар alter ego гэдэг зүйл ямар хүчтэй вэ, ямар одоо үр дүнтэй вэ гэдг нь ингээ шууд харагддаг. За тэгээд хүмүүс ерөнхийдөө амтны дүрээр ч юм уу, за эсвэл өөрийнхөө шүтэж явдаг хүмүүсийн супер баатар комикс одоо юу гэдэг нь тэр бүх зүйлүүдээр өөрийнхөө alter ego бүтээж одоо тэрийг нэрлээд за тэгээд тэрнийхээ зан чанарыг тодорхойлоод тэр дүрээ ингээд өөртөө суулгаж өгдөг. За гэхдээ ингээд ярихаар хүмүүс бас ингээд шал өөр хүн шиг болж жүжиглэх гэж ойлгоод байдаг. Гэтэл энэ нь бас яг тийм биш. За энэ ном дээр гардаг бас нэг жишээ байгаа. За одоо Супермен нь шүү дээ. Супермен ингээл Супермен байхдаа хүүхдүүдийг аваад бүхнийг чаддаг, нисдэг ийм супер хүчтэй. Гэтэл тэр ингээд жирийн амьдрал дунд орохороо Clark Kent гэх зүгээр нэг энгийн нэг болчдөг. За тэгээ хүмүүсээс ингээд асуухаар Супермений alter ego нь Супермен юм уу эсвэл Clark Kent юм уу гэж асуухаар хүмүүс дандаа Супермен гэж хариулдаг гэж байгаа. Гэтэл Супермен гэдэг болохоор угаасаа энэ хүн Супермен. Зүгээр нийгэмдэр хүмүүстэй зохицож амьдрахын тулд өөрийгөө дарж өөр хүн болж одоо нүдний шил зүүдэг ч юм уу ингээд зүгээр энгийн ажил мэргэжилтэй болоод ингээд нийгэмтэйгээ зохицож амьдрахын тулд Clark Kent болж хувирдаг болж байгаа юм. Тэгэхээр энэ үний хувьд alter ego нь Clark Kent болчихж байгаа. За би өөрийнхөө жишээн дээр ярих юм бол би одоо багасаа ер нь цэцэрлэгт байхдаа тэгээд цэцэрлэгт орохоос өмнө ингээ нэлээд хөдөлгөөнтэй дуулдаг, бүжгэлдэг, зодтолддог яадаг гэдэг. За тэгээд сургуульд ороод 1-р ангид ороод 2-р ангид ороод ингээд багштай загнуулаа тэнд номхон суух хэрэгтэй болоод даалгавар хичээл хийх хэрэгтэй болоод
Тэмүүлэх юм бол ингээд багштай загнуулж зодуусаар байгаад ингээд ийм хүлцэнгүү тий ноомоо үг дуурч чаддаггүй. За тэгээд хүнд үгүй гэж хэлж чаддаггүй юм бүрэг хичмхий ийм хүн болсон байгаа даахгүй юу? А гэтэл нөгөө талд одоо Зен гэдэг нэг хүн байгаа шүү дээ тий. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, зоригтой ингээд хүсэл тэмүүлэлтэй тий тэрнийхээ төлөө ингэж алхмуудыг хийдэг, шантардахгүй гэдэг ч юм бас нэг ийм хүн байгаа даа. Тэгээ энэ хоёрын болохоор аль нь миний alter ego юм гэхээр би багасаа энэ Сарангой гэдэг ийм хүн байгаагүй. Энийг зөвхөн нийгэмтэйгээ бас зохицож амьдрах гэдэг ингээд амьдралын эрхээр бас нэг ингээд бүтээсэн дүр байгаа даа байхгүй юу? А гэтэл Зингэд гаргаж ирчээд байгаа хүн нь болохоор миний бүр ингээд хүүхэд насны цэцэрлэгт сургууль орохоос өмнөхтэй цэцэрлэгт төрхөөсөө ямар исэн тэр одоо дотоод хүүхэд гэх юм уу? Тэрийг ингэж олж гаргаж ирээд байгаа. Тэр хүүхэд ахта юу хүсдэг байсан те яадаг байсан гэдэг тэрийг ингэж гаргаж ирээд байгаа гэсэн үг байхгүй юу? За тэгээд хүн одоо alter ego-го яаж бүтээх ёстой юм гэхээр нэгдүгээрт ингээд өөрийнхөө хүсэж тэмүүлж байгаа зорилгыг тодорхойлно. Өөртөө одоо надад байгаа ямар зан чанар надад таалагддаггүй юм. Би яг ямар зан чанарыг өөртөө суулгахыг хүсээд байна те. Тэр бүхэн дээр маш нарийн нухацтай ажиллана гэсэн үг те. Тэрийгэ бичиж аваад за тэгээд тэрийг ингээд өөртөө суулгаад те. Тэрэнд гэхдээ ингээд зүгээр өөрөөсөө шал өөр хүн шиг болох гэж үжилж байгаа гэсэн үг ерөөсөө биш. Доторх одоо арслангаа сэрээ гэдэг шүү дээ. Ерөнхийдөө одоо тийм зүйл гэсэн. За тэгээд alter ego-г хүчтэйгээр ингэ суулгаж өгөхөд бас юу нөлөөлдөг вэ гэхээр хүний өмсөж зүсэх хувцас одоо uniform нөгөө дүүрэмт хувцас гэдэг ч юм уу тий. За одоо жишээний бас бүлэг хүмүүсийг нэг шалгалтанд оруулсан байгаа юм. За нөгөө бүлэг хүмүүст нь болохоор ингээд зүгээр эмчийн цагаан халаад өмсүүлээд нэг одоо даалгавар өгч байгаа юм тий. Гэтэл зүгээр л энгийн яваад орсон хүмүүс нь тэрэн дээр ингээд хунгаа ханддаг ч юм уу тий маш их алдаа гаргадаг ч юм уу. А өөртөө ингээд эмчийн халааттай тэнд орсон хүмүүс одоо маш өндөр хариуцлагатай анхаарал болгоомжтой тэр даалгаврыг гүйцэтгэсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр ер нь бол өөртөө бас alter ego-го суулгахын тулд нэг өмсдөг хувцастай ч юм уу тий эсвэл зарим хүмүүс бол зүгээр нүдний шил зүүдэг гэж байгаа, зарим нь зүгээр цаг зүүн тий эсвэл одоо чи байнгын хар хувцас өмсдөг бол чиний alter ego чи юм цагаан хувцас өмсөх дуртай гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар ерөнхийдөө тодорхойлоод алхамаар тодорхойлоод тэгээд alter ego-го ингээд өөртөө суулгах болно. За Лизагийн alter ego гэд цомог нь болохоор ерөөсөө л тийч одоо хідэн дуутай 10 хэдэн дуутай. За тэгээд тэнгүүтлээ дуу болгоно нэг юм өөр өөрийн дүртэй тий. Нэг Roxy гэж байгаа, нэг Kiki гэж байгаа. За тэгээд тэднэр нь болохоор өөрийн өөрсдийн гэсэн юм өнгө төрхтэй, дуртай өнгөтэй, юм сайн найзтай, идэж уудаг юм зүйлтэй гэдэг ингээд тэднийг бүгдийн alter ego-нуудаа ингээд бүгдийг нь өөр хүнээр гаргаж ирээд тэгээд цомгоо alter ego гэд нэрлэлсэн байгаа байхгүй. За тэгэхээр ер нь бол alter ego-гийн одоо хүний амьдралдаа хэрэглэж болох хүнд өгөх одоо давуу тал нь маш их. Тэр энэ танд таалагдсан бол бас цааш нь нарийн ингээд судлаад үзээсэй гэж хүсэж байна. За тэгээд энэ баталд хамт байсанд маш их баярлалаа.